За 5 дугаар хичээл дээр маань болохоор за шинээр огт гүйлгээ балансан дээр шин данс нэмэх шаардлага гарсан бол одоо бид нар кас харилцаа шивж явах үед өмнө нь бүртгэлгүй шинэ ажил үйлгээ гарсан нөхцөлд данснуудаа хэрхэн бүртгэх талаар хийж үзүүлье. За бидний жишээн дээр болохоор өмнө гарсан жишээн дээр одоо энэ шарлуулсан нүднүүд маань шинэ данснууд байгаа гэсэн үг. Одоо жишээлбэл энэ жишээн дээр болохоор төгрөгийн каснаас $50 худалдаа авсан. Тэгэхээр $50 авсан гэдэг нь энэ компанид өмнө долларын данс, касын данс байгаагүй. Тэгээ шинэ валют үүсэж байгаа учраас касын долларын данс үүсгэх шаардлагатай болсон байгаа. Тэгэхээр касын долларын дансаа үүсгэе. Эхлээд за касын данс харилцаагаа дээр үүсгэе. Аагаа сонгоод мөр нэмэгт авчаад дараад за дансныхаа нэрийг долларын касын данс гэдэг. За мөрийн дугаар нь мөнгө өрөнгө учраас 11. За данс маань 100 102 гэсэн шинэ данс үүсгэе. 100 102 гэсэн шинэ данс үүсгэж байна. За дараагийн маань гүйлгээ болохоор энэ компани жишээн дээр Хас банкнаас зээл авсан. Тэгээ зээлийн Хас банкн дээр шинэ данс үүсэж байгаа шүү. Зээлийн тооцооны данс. Тэгэхээр 320 202 гэсэн данс үүсгэх. За хамгаалтад арчаад 320 202-ыг болохоор Хас банкны зээл гэж байгаа учраас за бусад төвлөгийн дээр үүсгэж байна. За Хас банкны зээл. Хас банкны зээл гэсэн данс үүсгэж байна. За мөрийн дугаараа болохоор зээлийн дансаа болохоор санхүү байдлын тайлангийнхаа бусад богино хугацаанд үр төлбөрийн мөр дээр авчихын тулд мөрийн дугаар нь бусад богино хугацаанд үр төлбөрийн мөрийн дугаар маань 110 гэж байгаа учраас комментоор 110 гэсэн мөрийн дугаар заагаад байна. За 320 202 гэсэн шинэ данс жишээгээр үүсгэж байгаа. За ингээ Хас банкныгаа шинэ дансыг үүсгэлээ, хамгаалтаа дарлаа. За дараагийнх нь болохоор зээлээр борлуулсан барааны авлага төлөгдөв гэж байгаа. За энэ компанид өмнө нь Бат компанид зээлээр бараа борлуулсан байна. Тэгэхээр Бат компани нэр дээр дансны авлага үүсгэнэ гэсэн үг. 121 дансаар. За дансны авлага маань за энэ жишээнээр үүсгэж аагаа сонгоод мөр нэмэгт цэнхэр тавчаад дараад дансны авлага Бат ХК. За мөрийн дугаарыг дээдлийн 100 мод ХК-тай адилхан 12-оор өгөөд 121 101 гэсэн шинэ данс үүсгэж. За хамгаалтаа дараад 121 101-ээр Бат ХК компани нэр дээр данс үүслээ. Авлагын данс. За зээлээр худалдаа авсан барааны төлбөр төлөх гэж байна. За натур ХК-гаас бараа өмнө зээлээр авсан байжээ. Бараагаар авсан учраас бараа материалын бүртгэл дээр бүртгэгдсэн байгаа гэсэн үг. Тэгэхээр натур ХК дээр өглөгийн данс үүснэ гэсэн үг. Дансны өглөгийн данс. Өглөгөө төлж байгаа учраас. За тэгэхээр 311 102 гэсэн шинэ данс үүсгий. Дансны өглөг. За дансны өглөг учраас за тээвэр ХК-гийн доорд шинэ данс үүсгэж аагаа сонгоод мөр нэмэгт тавчаад дараад дансны өглөг натур ХК. За дансны өглөг учраас мөрийн дугаарыг 111-ээр адилхан үүсгээд 310 102 гэсэн шинэ данс үүсгэе. За ингээд хамгаалтаа дараад кас дээр кас шивэх явцад цоо шинээр бүртгэлгүй шинэ данснууд үүсгэх шаардлагатай байсан 4 дансаа үүсгэж үзүүллээ. Анхаарал тавьж сонссонд баярлалаа.